За хувцас өмсчлөө. Өнөөдрийн маань outfit бол дээгүүрээ юм цагаан сарвчиг, дагавраа юм джинстэй. Өндөр гоё шалтай. За бүсээ хартлаас аваад юм хэлсэн. Хойртод харвал амар эмгтээлээ харагдаж байна уу? Надад жоохон тэг санагдаж байна. За тэгээд доогоорол одоо өглөө готлоо өмссөн байна. Би очиод цагаан мартинсаа өмсчөөр ер нь цагаан сарвч нэр гоё зөхиж харагдах хаа гэж бодож байна. За энэ хөө бичлэг маань болохоор part 2-ын маань эхний бичлэг болж орох нэ. Өнөөдөр ажил дээрээ гоё бас бичлэг хийхийг бодож байна. За сүүлийн одоо 7 хоног шахуу барах хоцорсон өнөөдөр бол хоцорхойгүй байна. Ямар гоё вэ? Хүн бас сайжирд юм байгаас тэ яатлаа. Энэ бол хоцорх юугаа жоохон багасаа. Энийг надад заяагаас сурсан юм аа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Bye. Энэ минийх юм уу те? За, ажиллаа.
Армент за гэртээсэн байна. Өнөөдөр бол харьцангуй бас гэртээ ирж байна. 8 өдөр ирж байна. Өнөөдөр I have a plan. Тэр нь юу юм гэхээр даалуу тоглох чинь. Өнөөдөр бол харьцангуй за гоё яа л та. Би нэг амар яараг байна. Маргаашхан хавцыг бэлтэнгээ. Яа гэрээ харах амар шүү. Тэ ойрд гэрээ жоохон хайсан маань үнэн гоё амглын өдрүүдээр сайхан зад цэвэрлэе гэж бодож байна. Гоё цаг гаргаад цэвэрлэнэ. Фикэртэй хайртай. За өнөөдөр дайггүй өдөр байлаа. Ер нь бол өнөөдөр 4 өдөр те. Энэ 4 өдөр надад амар нэг талаасаа мангар хурдан өнгөрлөө. Би ингээ ажлын ширээн дээр амар удаан ганцаараа юм хийж суух төвлөрөх тийм ажилдаа ерөөсөө сууж байна. Ер нь бол чадсангүй. Дандаа нөгөө нэг одоо тэгэж суухтаа баха ажиллаа бэлдэж байгаа болохоор тэр бэлтгэл ажил дээр айгуух цаг зарцууллаа. Бараг 4 өдөр зарцууллаа. Гэхдээ маргаашнаас гоё жигдэрч чинь тэр нь бас болж гинөө. Хэдэн өдөр суусныхаас сэтгэлдээ гоё хурц ажил маань явж байна. Тэрэнд айгуу тийм талархаж байна. Бас аялгын гонон хоёртаа баярлаа. Намайг мэдгүй л хальта. Би өөртөө хадгалж авах үднэс ачаалласаа баярлаа. Амар гоё аа шүү. Өнөөдөр бол 2 сарын 13-ны өдөр. 4 өдөр маргааш чинь Valentine's Days болох чинь те. За би бол одоо нэг тийм Валентиныг амар юм утгаар нь гоё тэмдэглэж ч юм уу ингээд хайр дүүрэн өнгөрөөжсөн тохиолдол надаа ингээд санаанд үндэ бол байхгүй байна. Гэтэ ирээдүйд тийм өдөр байж болох юм чинь те. Бас би чинстлээс би нэг тийм амар ач холбогдол өгдөг юм ер нь бол байгаа. Гоё тэмдэглэл гоё. Гэтэ тэмдэглэхгүй байсан ч it's okay л гэж бодож байна. Одоо миний бодол юу бэ вэ гэхээр одоо миний ингээд тийм харилцаа гоё ирүүл аз жаргалтай бол өдөр болгон байлна тийм гэж бодож шүү дээ. Ингээд баярын амар хүнд тэмдэглэх надад бол одоо бусад өдрүүд их хэцүү мартах гэдэг ч юм уу. Нэг л өдрөөр тэрийг ингээд мартагнаж болох тийм байдлаар амар хүн тэмдэглэхийг бол би зөвж боддоггүй. Ер нь ямар ч баярыг хүнд тэмдэглэх тусмаа л одоо өдөр бүрийн одоо тэр ирэх хэрэгцээнд хангахдахгүй байгаа юм болов уу гэж ер нь бол анзаардаг. Март дээр ч гэсэн. Тэгэхээр маргааш тэгэл ер нь бол өнгөрөө штэ амар тийм тий. Яг ингээ хосуудыг хараад ажинслээс амар газ жаргалтай өөртөндөө баяр хөөртэй байгааг нь харах нь надад илүү гоё нөө. Хүмүүс гоё нэгнээ олоод тиймэрхүү юм чи надад амар гоё юм азтай гоё санагддаг байхгүй. Хүнээ би нэ олсон байгаа гэдэг юм уу. Тэр бол амар гоё ховорхон тохиох гоё зүйлсийн нэг бах таа гэж бодож байна. Гоё тийм хүнд хайрлагдаж хүнийг хайрлах чинь бас гоё штэ. Гоё. Би бол тийм харилцаа ингээд суралцаад л явж байна. За маргааш нэг тоглолт үзэхээр болсон. Амьд хөгжмийн хамтлагийн тоглолт гэж би ойлгосон. Гоё тоглолт үзнэ. Ер нь бол гоё санагдаж байна. Гэхдээ яг тийм юу бол юу тий. Жон тоглол байна. Тэгээ би нэг амьд хөгжмийн тоглолт үзчихсэн. Надад айгу таалагдчихсэн. Гэтэ яг бас одоо нэг миний нөгөө ингээ байн очих тий. Яг ингээ үргэлж ингээ сонсох тийм юм хүнд рок бол бас биш юм бэлээ. Нэг хоёр удаа сонирхоод сонсох бол гоё. Тэгэхдээ байн дандаа бол миний сонсголт бол арай биш юм шиг байсан. Гэхдээ би чи нөгөө Eventide Made хамтлагтай амар дуртай штэ. Монгол хамтлагаас Eventide бол хамгийн хайртай хамтлагийн нэг мөн өө. За өнөөдөр би ажиллаж сууя гэж бодсон ч гэлээ. Бас арай л их яагаад ах шиг санагдаад байна тий. Ажиллаараа ингээд сатааргаад хичээгээд ах шиг санагдаад байгаа болохоор тэгхгүйгээр өчигдрийн
өчигдрийн бэлтгэн дээр ирлээ, өнөөдрийн бэлтгэн дээр ирлээ. Агагийн да нөгөө нүрний төсөө үлдээсэн авна гэдсэн ашгүй даалуу тоглонгоо авчиг гэж бодоод юм ингээд цаанаас л гоё болох юм да. Тасаа авангаа агаатайгаа агаагийнхаа найзуудтай гоё даалуу тоглоод цагийн хөвчлөлтөө өнгөрөхөөр хүсэж байна. Хаяа жоохон амсих бол юм шууд ингээд тэлтэрх гэдэг шүү. Тэгтээ зүгээр ер нь бацнаар маань ажлууд маань айгуу тиймдээ жоо битэмшээ явж чадчих байгаа болохоор үндээ сэтгэл өдрөг байлгаж байгаа ингээд цөөхөн хэдэн зүйлийн маань нэг байна. Ажил маань байна. Ачаалтай байгаа үнэ. Тэгтээ юмнуудаа гоё баланслуулахыг би өөрөө л гоё би зохион байгуулад өөртөө зохицуулаад явхад бол болно тий. За өнөөдрийн манай outfit бол надад өөрт маань ямар бас хөөрхөн өөртөө энэ сар илүү тийм юу мэдрэмж авч байна. Яг үсээ бодуулсны ч нөлөө байна. Давхар өөрийгөө ингээ харах нүд маань гэх юм уу илүү эмэгтэйлэг болоод байгаа санагдаж байна. Би ч үнээр эмэгтэйлэг хэрэгтэй. Гэтэ нэг тийм эмэгтэй нэг өөрийгөө аягүй тийм гоё ингээд юм нандан нэг тийм хайрламаар ингээ гоё юм инхри байдлаар мэдэрдэг шүү дээ. Тэг ер нь яг мэдэрдэг үе байдаг шүү дээ. Илүү тийм мэдрэмжинд давмгаасан те ингээд би ингээл зарим өглөөсөрөл амар юм хөөрхөн илүү ингээд энгийн өдрүүдээс илүү юм хөөрхөн байгаагаа ер нь бол мэдэрдэг. Ойр тийм өдрүүд их байгаад бас баяртай. Ингээд би өөртөө хөөрхөн харагдах нь илүү их болоод өмнө нөгөөний жоохон ингээд сэтгэлээр их унахаар хүн ингээ өөртөө ч хөөрхөн харагдах болоод нэг тийм хинж биш юм шиг мэдрэмж аваал те аюу сэтгэлийн гүндээ юм гонигтай яваад байдаг санагддаг. Ойр яг миний гонигтай тал надад байгаа нь үнэн. Тэгээ би тэрийг аюу хүлэн зөвшөөрж байгаа шүү дээ. Яг тэр талаараа л тийм байгаа болохоос бүх зүйл амар болохгүй байгаа биш ээ те. Болохгүй байгаа нэг тал байхад болж байгаа хоёр тал байна. Бүх зүйл болохгүй байгаа биш ээ. Ер нь ингээл ээлжлэн байдаг гэдгийг ойлгоод за болохгүй байгаа дээр одоо улам төвлөрч гуниглаад унаад явах тий. Улмал хэцүү болохын нэмэр яг унах өдөр байна. Гэхдээ тийм өдрөө бага байдлахыг хичээгээд за болж байгаа зүйл дээрээ төвлөрөөд гоё ингээд чадхаараа хичээгээд явахыг бодож байна. За тэр нь юу вэ гэхээр миний болохгүй байгаа зүйл бол миний харилцаа. Тэгээ ер нь бүхэл харилцаанаас би жоохон халдсан байна. Үнэндээ. Тэгээд болж байгаа чадж байгаа мэдрэмж өгж байгаа зүйл маань дохондоо ажил маань л юм. Тэгэхээр өөрийнхөө жишээнээр ярих юм бол би харилцаа талаа ер нь хаагаад ажил талдаа ер нь анхаарч байгаа юм. Ер нь өөрийгөө тэгж старуулж дээрдэж байгаа маань үнэн билээ. Яг уу тэгээ болох үедээ бүх юм амар гоё болох бах. Тэр болтол амар тийм хүлээх надад бас юу чалгадаа энержи чалга. Тэгээ болох зүйл болгоороо л болж байгаа ах гэж it is what it is гэдэг шиг тэгэл явж байна. Ингээл урагшлал явна шүү дээ. Харин гой бичлэг төвтэй хийгээд тий өөртөө л гой бүтээмжтэй хөөрхөн ингээ болж байгаа маань үнэн ийм байгаа маань л надад одоо хангалттай сайн байна гэх юм уу. Би өөрийгөө бас амар хит ямаргүй байна. Шүмэргүй байна. Хит амар юм гонөлөөлмааргүй байгаа болохоор чадхаараа гоё өдрөг тийм байхыг өдөр бүртээ хичээж байна. Сүүлийн өдрүүдэд ихтэй ерөн дэжгүүд ярьж байна. Юм тэгэл баг л ярьдаг юм да тий. За ус маань өнөөдөр бас амар хөөрхөн эмгтээлэг байсан баха. Ер нь бол улаастай энэ зүйлс маань амар гоё зөгч байна. Маргааш болохоор би юу өмсөх вэ гэхээр ер нь үсээ тод байгаа дээр нь энэ ингээ угаах болгонд бодгон гарах учраас тод байгаа дээр нь гоё цайвар юмнууд ингээ удаан өмсөе гэж бодож байна. Ер нь цагаан өнгө надад амар гоё зөгтөг. Би нөгөө өөрөө цайвар арьстай болохоор тод үстэй болчингууд ингээд нүүр маань гэрэлтээд тэгээ цагаан өнгө маань бас гоё ингээд тод цагаан өнгө ер нь бүхэн зөгтөг байх гэж боддог шин. Тэгэхээр би маш цагаан даашин зүмсэн. Тэгээд гадуур нь хар топ өмсчин. Тэгээд энийгээ зүгээд үсээ гоё дэшээ шуугаад нүрээ жоохон тод бодчих. Ер нь миний нэг төсөөлөл бол тиймэрхүү байна. Ер нь гоё хөрхэн харагдаж болох байх. Өөртөө таалагдах байдлаар тэгээ үсээ ингээ бүр ингээд дээшээгээ овоолоод гошруулсан ч болно. За өчигдөр орой усанд орсон болохоор
маргааш боловсоо угаахгүй явмаар байна. Тэгвэл би нүнийг угаагаад эхлэхээр өдөр болго угаах гад муузан хөдлөөд болтгоо. Уун будгаа хайрлах гад аминда өнжөөд угаагаад байгаа хгүй юу. Өдөр болгосоо угаах ч бас муу шүү дээ. Ер нь амар муу зан сурчдаг шүү дээ. Амар олон жил ингэ явчлаа. За одоо олон юм ярилгүй. Ороошоо үзэг бэлдээ агагийн даарлаа. За агагийн даарууд өргөжлүүлээд бичлэг хийж магадгүй. Бичлэг хийхгүй бол ер нь ингээд бичлэгээ дуусгаж байна. Баярлалаа. За өнөөдөр маань яг хуу өнөөдрийнхөө бичлэгээр ингээл юу ярьсан part 2 болж орно те. Яг ажил дээрээ байгаа жоохон дүр зургууд маань орж байгаа. Сая гэртээрээ ярьсан жоохон дүр зургууд нь орох нэ гэдэг. Яг ярьж байгаа зүйл маань миний өөрийн амьдралын юмнууд өөртөө л хадгалж авч байгаа зүйл болохоор ирээд цаг гарган сонсч ивэл маш их баярлаа. Тэгээд маргааш болох байлантын нэм хоёрын мэндийг намайг хосол нэг үздэг байх тий. Хостой үздэг хүмүүс маань хостой байвал nice. Амар гоё хайрын баярын минь төргий хайрын баяр гэж нэрлэх надад аягүй таалагддаг. Өнөөдөр ч юм бол Singles Day гэж би ойлгосон. Гэхдээ амар тийм тэмдэглэг тийм аюу бодож байгаа бадаг юм байна. Тэгээ хайрын баяр амар гоё хайр дүр өнгөрөөд гэхдээ өдөр бүрийн тийм байх хэрэгтэй гэж бодож гоё аз жаргалаар бэлхэж тийм явахвасаа л гэж хүн болгоны хүсэж байна. Тэгээд I think love has no gender билээ. За бичлэгийн минь үзсэн маш баярлалаа. Bye vlog. Яах гэдэг.